За энэ үргэлжлүүлсэн хэвлэл мэдээлэл яах вэ? Энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө одоо бид нар сүүлийн үед одоо хэвлэл мэдээлэл одоо энэ сошиал ертөнц гэдэг интернет цахим ертөнцүүдээр одоо маш их дуулын шуугныг тарьж байгаа. Биднийг одоо бүтгэн харлуулж байгаа тийм ээ. Бидний үйл явдал болгон дээр одоо хар пиар хийж байгаа энэ нөхдүүд зориулаад одоо мэдээлэл хийчих. Энэ одоо сая 27-ны өдөр бид одоо Бурхан алдан уул руу явж тэнд очиж одоо овоо тавьхаа цэвэрлж тийм ээ. Бүтэн чиргүүл бид нар хог цэвэрлсэн л тэндээс. Тэгж явахдаа бид нар одоо дундын яваа гэж ярьдаг. Одоо тахлах тайлбараа хийдэг. Өргөд барьцаагаад дундын яваан дээр гараад очиод одоо бид нарыг ажихад хэсэг залуучууд 4-5 залуучууд 2-3 усуудыг бариад авцсан. Хятадууд энэ хятадаар явж ийн гэдэг. Эндээс мэдээлэл омгш явж байгаа учраас бас уурлах авахтай хятад усууд явж ийн гэдэг. Тэгээд тийм байдлаар багт бид нар яваад очоор 2 хүнийг сүгдүүлсэн. Сүгдүүлээ суулгацсан. Яхаар та нар хятад энэ дээр гараад чи хятад хүмүүстэй гэдэг одоо жишээ нь нэлээд жоохон зандасан маягтай залуучууд гэж яхаар бид нар яваад очгүй. Тэгээ очиж хараа бид нар Аршагийн өвөр монголчууд байна. Өвөр монгол хүү юм аа гэж хэлээд. Бид нар ерөөсөө тэр өвөр монгол гэж хэлээ. Наад чи угаасаа өвөр монгол аялахтай ярьж байна. Ингэж болохгүй надад өвөр монголчууд болохгүй. Тэгээ бид тэр улсуудыг бүр салгаад одоо нэг үснэ хавраад явуулж байгаа байхгүй тэр улсуудыг. Тэгсэн чинь одоо тэндээс одоо тэр хүнийгээ одоо биднийгээ хажууд байж идэв юм байна. Тэр папарацч авсан нөхдүүд биднийг одоо босоо Монголын дээр өвөр монголчуудыг зодлоо хэмээгээд сенсац тарьсан. Одоо тэр хацын гаан хоёрын моёуд хин байна одоо зүгээр баахан амтнд одоо интернет ертөнцөөс баахан амтны яаж ч байгаа юм. Хоёр талцуудад ардуудыг нь хооронд талцуудаар хэрэлдүүлээ тийм ээ. Баахан маргаан шуугаанд нэг том юу мэдээлэл одоо тавьцаа ийм өнгө ажлыг хийж байгаа байхгүй. Энэ цаашдаа бүр өвөр Монгол, ар Монголын хооронд одоо найрамдны одоо ахын дүүсийн хооронд одоо том зөрчилдөөн болох шинжтэй болгочлаа шүү дээ. Зүгээр нэг интернет ертөнцийн хоёр нөхдүүд ингэж маргалдаж байгаа биш. Тийм ээ? Бичсэн комментны хоолой маргалж байгаа асуудал биш. Энэ чинь бүр улс хоёр улсын хооронд асуудал болчих واخгүй. Ийм юм бол байж боломгүй байна. Үнэхээр тэр бидний одоо хийсэн ажлыг харлуулах гад одоо алхам тутамд одоо нэг ард урдаас мөрдөж явдаг. Айгуул баг өгөөс тавьсан ч юм уу. Бидний одоо тийш явна гэдэг нэг хилээд нэг урд одоо 2 өдрийн өмнө ялгаар баг бидний хүмүүс өгөөс явдаг юм шиг сонсоод. Тийм байна. Тэгээд үнэхээр энэ өвөр Монгол гэж үнэхээр энэ сэтгэл тавьж байгаа үнэхээр сайн байна. Хийгтэй хотлоо авахгүй нэр. Өвөр монголчуудаа өмөрсөн одоо тэр газар нутгийнхаа бичээрээ хөдөлөө одоо тэр ковшин шанагад аруулж өгсөн залуудаар одоо бид нар энэ хэвлийн хурал хийгээд одоо хятадын эцгийн өмнө бид нар жагсаж байгаа тэр усууд одоо ирээд жагсах нь яасан. Хасын говийг тэгэхэд одоо өвөр Монгол ард түмнийг өнгөлөд дуурах нь яасан. Удлаад байхгүй юу? Алхаа гэдэг залууг нодлон одоо гаргах гад хар намд авах гад боо юм болоод одоо ард түмэн бүгд шуугдаад одоо энэ хүүхдний өсөл одоо өнжөөд үлдэхнээ нэг болохгүй шүү дээ гэдэг ард түмэн басалж шуугсан тэн дээр дуурж яах нь яасан. Дуураагүй. Тэр өвөр Монгол залуу гаргах гэж хахад тусалж явсан хэвлийн багвар дээр нь одоо усын зөвгөө явжсэн хоёр өвөр Монгол оюутан хар дамга даараа гаргасан тийм ээ. Одоо гадаадын иргэн харьяат Монголын тагнуулынхтай нэгдээд одоо тийм асуудал болж байсан. Тэгэхэд одоо хэн дуурж ирсэн? Хүний эрхийн комисс одоо тэр өвөр Монгол залуучууд хүмүүс хэн дуурж ирсэн? Худлаа байхгүй тэр бид нар аль болгон дээр дуурдаг энэ усууд худлаа арданд байдаг шүү дээ. Одоо бид нар өвөр монголчуудаа өмгөөлөд уурмууд өө босоо Монголынхаа одоо хятадуудыг өмөрж яг наад өвөр Монгол биш дээ хятад ч гэдэг муших гэж байгаа байхгүй юм усууд. Одоо ерөөсөө яг тэр бид нар ерөөсөө энэ алтан дотор мэдчихэд харж яадаг болохоор одоо хашилсан хүн гэж одоо хашилсан хүнийг хэлдэг юм уу гэдэг. Тухайн үед бид нар жижигхэн зүгээр бичлэг хийж үлдчихсэн. Тэрнийхээ үзүүрийг одоо та нар тавил л даа тийм ээ. Энэ Бурхан алдан уурнаар үнэхээр тэр хосуудыг зодсон юм уу? Яасан салгаад явуулж ирсэн юм уу? Энэ гэдэг заавалч харъя. Дагуулж гарсан монгол хүмүүс нь хэлэх юм эдгээр хэлээд нэмэргүй. Чи бас ус. Бөө чи хожоо шүү дээ. Хэдэн том бэ? Чи бас. Өвөр монгол хожоо байна. Бол дагуулж ирсэн монгол хүмүүс нь хэлээ. Наад бол хэлээд ирэх. За бос. Монгол юм бол үгүй шүү дээ. Зоо гэж хараад яарсан. Нэг л монгол төрөө дахтай ийм ясан байдаг. Осол хүмүүсийн даваанаас шарын хүн монголын голын уснаас хүн байсан зүг амт юм. За өвөр монгол ах トゥ гээд бодлоо шүү. Тэрнээс одоо боо таа яа. аваад байгаа дэрсэн. За цааш шүү. Эч монгол хүний Надад усти. Өвөр Монгол. Өвөр Монгол сурж байсан би. Өвөр Монгол. Аюулгүй сонсоод. Өвөр Монгол. Яг өвөр Монгол ахуйд гарах. Өвөр Монгол ч Ялгаагүй. монгол улсын иргэн биш бол манайхан тэрэлтэй өвөр Монгол ахтуу бүрээд ахтуу бид амаагүй.
이제 나한테 와서 대시 갖고. Аатлаа биш шүү бүр босоо зөнгөрийн даваанаас хааш. Ер нь бол тийм үстэй. Заасан байна. Энэ бүхэн чанартай маш их юм байна. Тэр учраас би одоо яг энэ өөр монголчуудыг даваад явуулсан. Тэртэй холбоотой тэр өөр хүн юу гэж хэлэхнүүдээ таавал бас энэ бас гэсэн нэрстэй. Энд дээр би холбоотой тэр хүн өөрөө монголоор байна янз нь. Тэрийг яг дагуулж явуулсан нөхцөл шүү дээ. Энэ асуудлаар одоо тэгээд цэрэг цагдаагийн байгууллага сонирхол эхэлж байгаа байхгүй юу? Яг үнэхээр юу болсон юм? Энэ мэдээллийг өмнө зөвөр тавиа. Ард түмэн хоорондоо маш их ийм мэдээлэлээр юм болж байгаа гэж. Сайн байна уу? Би энэ босоо Монголоос явж байна. Ярьж байна танил. Энэ бурхан алдууны орой дээр нэг хятадууд дагуулж өвөр монголчууд гэдэг хүмүүс энэ одоо сайжаал ертөнцөөр баах юм болоод энэ талаар та тайлбар хийж өгөөч. Яг юу болсон юм тэнтэй? За та ярина олон телевизээр шууд яаж байгаа шүү та яриад. Тэр зодсон болсон гэж хүмүүсэндээ яригдаад байна л да. За би сэтгүүлчдэд таны хувьд би сэтгүүлчдэд таны утсыг өгчээ та тэгээд эднэрт дараа нь тайлбараа өгөөрэй заа. За яг дагуулж явсан хүн маань одоо энэ ухаан удаг гэдэг газар байгаа юм байна. Энэ хүн өөрөө сая хэллээ. Энэ Минцхан гэж залуу байгаа. 88.9376 гэсэн утастай юм байна. Энэ утсаар та бүгд яриад тэгээд тодруулах нь үстэй. Дээрээс нь бид нарыг ер нь энд байгаль орчныгоо төлөө явж байгаад маш их олон бүтээгдэхүүн чанартай хүмүүс байдаг. Бид нодлон Сквадрын аймгийн 7 сар Сквадрын аймаг дээр одоо ураны эсрэг тэмцэж явхад бас мөн Сквадрын аймгийн засаг дарга Батсуур өөрөөрөө зөвшөөрлөгөө орж ирлээ. Та нарыг одоо зөвшөөрлөгөө орж ирсэн та нарыг иргэсний шантааж нэ ийм улсууд гээд бас гүтгсэн. Сая баахан хүмүүс өслөө хүчээр зогсоолоо. Яагаад ингэж ийм олон зүгээр байж байгаа нэг бөөнөр өсөж өгөх гээд амиа ингээд дэнчи тавиад шүү дээ. Тэрийг та яаж харж байгаа? Хэн өсөж байгаа гэдэг л асуудал байна. За. Нэгдүгээр тэр бол ашиг сонирхлын зөрчилтэй улсууд байгаа. За. Тэр бол нинжа гэдэг улсууд байгаа. Ямар ч ноён уулыг хамгаалдаг тийм улсууд биш. Өнөөдөр төр хүчгүй байна. Төр хүчгүйг далимдуулаад рекорд гараад ирсэн. Төр хүчгээд одоо шин тэр нэг ямар босоо хөх Монгол энэ тэргээд Сквадрын аймаг руу 2 очсон шүү дээ. Өнөөдөр Монгол эзэнгүүд Монголын хэмжээнд эзэнгүү болсон учраас одоо энэ хөх босоо Монгол гэнэ хаа дуртай газар очиод юм босмолж явдаг. Компаниудыг рекордлдэг. Үнэн худлаа ярьдаг. Очоод Батсуур зодууллаа л гэдэг уйлаад идэг. Тим том дэнксэн булчин одоо юу яатсан дэнж министр залуучсан Батсуур зохиол онцсон гэл үнсэн телевизээр нэг үйлсэн шүү чи харсан баг.
Би 7 цагт ажилдаа ирсэн. Намайг ирэхэд хинч байгаагүй. 8 цагаас ахуулаад манай ард иргэд мөн одоо гадаанаас ирсэн төслийнхэн цаг аваад ингээд байж ирсэн. 9:30 үед 10-20 хүн одоо уулзах гээд хүлээж яхад өмнөр нь мэрэгжлийн камертай, оператортай тэгээ одоо ингээд шорттай, будбаштай богч ажилласан сар самбандаа баригдчихсан. Хүү юм уу, нохой юм уу, хүзүү дүүрэн гинжтэй те жих аманда аймаг зэм хийчихсэн. Тэгэд ийм хүмүүс шууд дайрч очиж байгаа. Тодорхой хэмжээнд улсын их хурл дотор бол энэ хүмүүсийн артал тодорхой төлбөр хийж өсөж байгаа хүмүүс байгаа гэдэг мэдээллийг Арчил намын бүлгийн хурал дээр ерөнхий сайд шилжүүлсэн, улсын их хурлын дараач гэсэн өөрөө хэлжсэн. Ийм гадны гар хөлөж огт өсгөөчдгийг 8-аас гадны бол үндэсний компаниудын шантажч мөнгө олдог мөртлөө Ардын Баатар эколж болж үргэлжлсэн босоо Монгол үлдмийг ичнэ цаг нь одоо босоо марко өөрөөр хоёр хүн дэжгүй юу дараагийн хүүхнээ ээж түүхнээ явуулахгүй ахад хэлээр гэсэн мессеж ирсэн юм. Тэр одоо тэрийг үл сайн шалгах хэрэгтэй. Уулзах чадаагүй хүмүүс үлдэн тэр тэдний нөгөө суут хийжсэн нас хойш зодуулсан. Одоо зодуулсанаас ер нь бас тархилгоо хүнд байгуулалтад юм ерсэн гацсан болж байна. Энэ бүгдийг бид нар бүгдийг одоо шүүх төвч нэр хүндээ сэргээлгэнэ. Бид өдийг хүртэл дуугаа байлаа. Мөн сүүлийн үед одоо энэ ногоо ас хөдөлгөөний тэргүүн Бямдорж гэдэг нөхөр байгаа. Энэ нөхөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр зургийн даа. Телевизээр энэ нөхөр одоо бидний гүтгэлийн чанартай маш их юмуд ярьсан. Энэ нөхөр байгаа. Саунаас мөнгө авдаг гэх нь, өшөө мөнгө авч хэвддэг гэх нь, янхан зардаг гэх нь, хүний наймаа хийдэг гэх нь. Энийг бүгднгийн цагдаагаар явуулаад батлаа. Батал энэ нөхрийг. Яагаад бид энэ одоо уул нь бол бидэртээ нийлээд хүн дагаад бүүж өгдөг залуу байгаа юм. Гэсэн гинтгийн одоо үндэсний олон нийтийн телевизээр яасан ч мөнгөтэй болсон. Телевизээр гараа шууд ярилцлаганд ороод эхэлсэн. Энийг бол бид хардталтай энийг одоо өнөөдрөөс ахуулаад бид нар шүүхт өгч байгаа. Телевизээр өнөөдөр маш олон ярилцлаганд орно гэж яриг дуулдан лээ. Энэ хүнийг одоо оруулах гэж байгаа телевиз байдгийн бол надтай хамт оруулаач ээ. Би хажууд нь сууж байгаа хэлээд өгөө гэж гэнэ. Монголын ард түмний толгой ингэж хоёр тийш нь тацуулах гээд байна. Энийг болооч юмдорж байгаа. Энэ нөхөр бол одоо ерөөсөө болохгүй бүтэхгүй бүх юм хийдэг нөхөр. Би мэднэ энийг. Өөрөө ч бүтэц саунаас өчтөчнөө мөнгө аваа явж исэн. Энийг би өөрөө навчж исэн. Ийм байгаад бид нэг эргүүлээд одоо яадаг харв яараа бүгдийг нь одоо гаргасан ийм оролдогод яваад байна. Энийг болооч гүтгэлийн чанартай эзүүлсэдэ бод. Өнөөдрөөс ахуулаад бид дандаа шүүгээр түрүүчээс шүүгд өгсөн байгаа. Дандаа шүүгээр явна нэр хүндээ сэргээлгэн. За манай байгууллагаас энэ 15 оны 4 сарын 5-нд Чингисийн талбай дээр жагсаал зохион байгуулалт төлөвлөсөн байсан. Зөвшөөрөл авсан байсан. Энэ жагсаалаа бол түр хойшлуулж байгаа юм. Хоёр шалтгааны өмнөөс хойшлуулж байгаа. За нэгдний үг бол одоо бид нар үндсэн хуулийн цэцэрлэг ерөнхийлөгч хэлбэрчийг одоо үндсэн хууль зөрчсөн асуудлаар нь өргөдлөө өгч шалгуулахаар өгсөн байсан. Энэний хариу 3 сарын 26-нд гарах байсан. Тэгэхээр энэ 26-нд гарах байсан энэ хариу гараагүй энэ хойшлогдсон. 4 сарын 5-наас өмнө гарахгүй гэсэн. Тийм учраас энийг хойшлуулсан байгаа. Нэг хоёр дахь шалтгаан болохоор одоо энэ биднийг одоо энэ суул зарлж байна. Хамгийн сүүл суул зарлсан. Энэ дээр одоо энэ Бямдорж бүтээн хүмүүс ирж одоо өвөө самууд дэгдэж байгаа, бүжирж байгаа. Тэр ихтгэл гар өсөг зураад сууж ирсэн ширээн доогуур одоо хутгаа ачиж тавьсан байсан. Гэх мэтлэн бидний одоо өвөлийг харлуулж одоо янз бүрийн байдлаар гүтгэж одоо өвөө самууд дэгдэж байна л да. Тэгэхээр бас бидэнд одоо мэдээлэл өгдөг одоо цагдаагийн байгууллага хүмүүсч байдаг, төрийн албан хаагчд байдаг, өмч судалгааны ажилтдаг бас сэтгүүлчдэж байдаг. Одоо ард иргэд бүгдээрээ бас бидэнтэй олон хүн харьцдаг. Энэ улсууд хэлж байгаа. Та нарын 4 сарын 5-ны жагсаалыг одоо энэ өвөө самуун болгож одоо өшгөнгөөлөх гэж шүү гэж анхаар болсон. Янз бүрийн мэдээлэл өгсөн. Тийм учраас бид нар одоо эндээс сэргийлээд энэ жагсаалаа янз бүрийн өвөө самуун болгохгүйгээр зогсоож байгаамаа. Ард түмний одоо энэ худал бүтгэлэг хийж байгаа хүмүүсээс одоо хоёр талцуулаад байгааг сэргийлж одоо энэ удаагийн жагсаалыг бол хойшлуулсан байгаамаа.
За одоо тэгвэл асуух зүйлүүд хариулъя. За харилцаа асуулцаа явчих. Угаасаа тэгээ хэлдэг штэ. Даш болмор агсны хэлсэн үг гэдэг штэ. Оромтолох тусмаа бид улам мөнгө орноо. 7 болон одсыг улам тод гялзнаа гэж тэ. Өнөөдөр биднийг улам гүтгэх тусам бид нар өнөөдөр улам хорслогнохоос за эдгээр бидний гүтгээд оромжод болохоо байлаа. Шударга явдлыг одоо дийлэхгүй мөн одоо болиё гэж харагшаа суух асуудал биш. Улам цаашаа явах болно гэдэг нь. Баримтаар гаргаад авч баримтаар шийдэх хүмүүс би өөрөө гаргаад өгсөн байгаа. Цагдаагийн албан шалгаад одоо тэгээд доктор юм тест. Тэгээд саавнаас амсан хүмүүс маш их нэмэлт өгсөн байгаа. Энэ цагдаагийн албан шалгаад болж. Ер нь яагаад бидний хэсэг дайсан олон болчихоо монголчууд яагаад дотроо ингэж 2-3 хагаралтай тийм ээ. Одоо 3 сая хүнээс ямар ч нэг 10,000 хүн л одоо энэ ноён уулын талаар бол асуудлаас болж нүүр зэрэг харуулж эхэллээ шүү дээ. Ирэх мэдлэлтэн гүдэн харууллаа тийм ээ. Одоо тэр Канадад орж байгаа ухуулаа гэж Канадад орж байгаа уртэртэй хөлийг зослуулаа гэж Канадад орж байгаа одоо эрх хөрөгч 76-аас ахуулаад зүгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр хүртэл одоо зарим нь хаалтын гэрээ хийгээ тийм ээ. Эсрэгээр одоо ноён уулыг ухах нь зөв юм аа. Энэ одоо босоо Монгол буюу ноён уулаа хамгаалах хөдөлгөөний нөхдүүд одоо хотлолоо өөрч шантаачж юм аа гэж тийм ээ. Ийм болж хоёр талцсан эхэлж штэ. Энэ ноён уул гэдэг хайрхан маань нэг ясны маш их буян үлдчихэл да. Жинхэнэ бүхс долоогч долдогч нарыг одоо илрүүлж өгч штэ. Яг тэрний адилаар энэ нөхөр Бямдож гэдэг нөхөр юусоо урд өмнө зүгээр сайхан харьцаатай байсан сайн уу мэдтэй устдаг гүйж явдаг их орон газрынуудад ойл дуурайгаар ярьжсэн яагаад гинт бидний дайсан болчихоо. Тодорхой байгаа зү энэ юусоо. Тэр баримттай гэдэг нэг бичлэг гаргаж ирлээ тэр панорама гэдэг энэ чинь пап юм байна. Дүмэн зам байдаг та нар одоо мэдэх ба. Тэрэнд орд бичлэг хийж тэрийг алтан гэрэлгээд манай нэг гишүүн залуу түрээсэлтийн ажилуулдаг. Тэрэнд орд бичлэг хийж тэрийг саав өнгөж яриа. Ийм мэдрэл муутай яриад явж байгаа байхгүй. Байгууллагатай хамаагүй. Тэр байгууллагатай ямар ч хамаагүй өөрхөн өөрөө одоо амьдралд одоо юу ч хийж болно шүү дээ. Нээлттэй байхгүй. Их чинь одоо ирээд илүү орд бичлэг хийж гаргаж ирээд саавнд ингэж эдгээр ийм юм энэ хувцастайгаа явж ийж гэсэн. Ийм юм байж болохгүй. Энэ одоо юу нэг сонин нөхөр энийг та нар сайн өнөөдөр TV8 дээр орно гэдэг шиг байна. Ард түмнийг хагаралтуулж байгаа нөхөр байхгүй юу? Энэ нөхрийн ордгийн бол надтай цуг хаалц юмд нь уруулаад тааж. Энэний бүх юмд хэлээд игээ. Ард түмэнд ямар хүн байсныг би тодруулаад өгье. Одоо зайчгүй бол хэлээ. Зарим хүмүүсүүд одоо хаалтын гэрээ хийж эхэлж байна. Эхэлж байгаа центрээ боолтой. Үнэхээр центрээ боолтын буруу байгаа. Ноён уус аврыг дууч явж ирсэн техник зүйл зарим нэг ихнээс худалдагдж байна. Тэгээ одоо бидний хэсэг одоо API-г нэвтрүүлэхээр бэлдэж байна. Ийм хөө мэдээлэл өгч байна. Тэгэхээр ялангуяа энэ хэвлэл мэдээллийн сайтуудад хандаж хэлэхэд ард түмний оюун боловч болохгүй хэвлэл мэдээлэл гэдэг чинь одоо хүчтэй. Жинхэнэ хүн зүйл одоо олж тогтоож сурвалжлаарай гэж үсгэр байна. За асуух зүйл байна уу? Хариулъя. Биднээс нууж авах юм байхгүй. Та нар эдгээр ингэдэм юм шүүстэй, үнэхээр ингэсэн юм шүүстэй гэж эргэлзээ асуудал байвал хамаагүй асуу. Үнэхээр энэ үзэгдэл байгаа улсуудын шилдэг шантаж хийгээд алтын дээрээ зовдоо тийм ээ. Тэр хүмүүсийн зараад байгаа юм бол мэдээж цагдаагийн байгууллагууд орон шалгаад одоо мэдээж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн шүү дээ. Үнэхээр өөрч байхгүй учраас өнөөдөр хүртэл тийм хариуцлага хүлээлгэсэн шалгасан юм бол байхгүй аа. Аль сайт дээр үлдээ цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн юм байна гэсэн. Одоо тэр 25 өрсөлдөлтөд доогоор зараа нь өчтөрхөн хүртэл явж ирсэн шүү дээ. Энэ бурхан хартууд дээр очиж хүн зодсон цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ үүсгэж шалгаж байгаа. Бид нар хэн шалгаагүй. Бид нар ямар ч хэрэг хийгээгүй ч хэн шалгаагүй байгаа шүү дээ. ийм худлаа мэдээллүүдийг битгий тавьсан юм аа. Одоо Монголын үндэсний телевизээр одоо сөрөг мэдээлэл, худлаа мэдээлэл цацдаг. Одоо 25 бод телевизээр бас өчигдөрөөс цацж байна. Иглэр байна. Зөвхөн үннийг тавьж TV8 одоо шудраг телевиз биднэртэй маш л олон сайхан шудраг одоо газар нутгийн төлөвлөгтэй юм явж байсан. Өчигдрийн байдлаар бол одоо тэр бурхан албаны яг саяны бичлэгийг дүрсийн тавиад наан амар ярьчих байгаа байхгүй сэтгүүл. Дууг нь хаажаад наан өөрсдөө тайлбарлаа. За эдгээр ингэж зодсон юм байна. Ийм их асуудал дэгдээсэн байна. Энэ байдлаар шалгагдж байгаа юм байна гэж. Үнэхээр одоо тэгж ойлгохоор байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо хаалтын гэрээ гэдэг одоо нэртэй авилгалын гэрээ гэдэг юм өнөөдөр ард түмний өнөөдөр яаж одоо тархийг угаах гэж байна одоо улам дулаарах тусам одоо өчнөө олон одоо энэ
урталтай хуулийн юм байна. Гол мөр модыг хамгаалсан хуулинд өөрчлөлт орсон. Маш олон байгууллагууд одоо ажиллаа эхлэж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ Монголын заяа тойрог энэ байгаль орчин ирээдүйн хойч үе бол хазаачлаа шүү. Энэ дээр ард иргэд бол хэвлэл мэдээллийн одоо танаас сайхан залуучууд бүгд одоо их орж үзлэл хандах хэрэгтэй байна шүү. Энэ нөхрийн анх энэ нөхөр шүү дээ. Цагдаа өмсөж байгаа. Хүн дээр ингээд шоронд орсон нөхөр шүү дээ. Шоронд яд идэж байгаа гарч ирсэн юм байна. Цагдаа өмсөж хүн дээр үү. Тэрийг мартал хамаагүй юм байна. Одоо би дахин гоё даа. Энэ нөхрийг ярьцдаг авдаг телевиз байх юм бол надтай зөв зэрэг аваарэ. Тэгээ хоёулаа хандс мэдгэл зяа гэж хэлэх гээд байна. Энэ чиглэл дээр үрдэр би нэг уудсан. Хүн гисэн чинь чи яснаг үгүй анил юм аа чи. Модмож өгүүл таарны каномыг төгсөн чинь нөгөө цагдаа дээр очиж гоо энэ нөхөр намайг дарамтлаа. Модмо гэдэг чи одоо завч өгөн байх. Юу үеэр дээр гардаг канон гэж канон байдаг. Модмож эсрэг талын дүр одоо би тийм юмд орж байгаа байна даа. Тэр чи өгтөг дүр үстэй гэж өөлчих дүр үстэй цагдаа дотор ууж чарлаад хачаа юм уу? Тийм жүжигчл байгаа байхгүй нэ. Байцаагч нүд гайхаад байна шүү дээ. Хүүхэн байцаагч үг байсан л да. Тэр тэгээд бүр энийгээд бодлоосгүй. Энэ нөхөр ямар нөхөр вэ? Зүгээр энэ дээр нэгээр хүрээд ярьж байгаад ингэсэн байна. Тэр цагдаа өшөөдөр очоод сул зарлаад суух маргааш нэрээ Google самт хийсэн. Тэгээд Google дот гэж бодлоо гэж өндөр манай гишүүн байр зохиод амын зам зохицсон юм. Тэр бусдын салгаа араас нь татаад ингээд салгасан. Гэтэл одоо бүгд зодсон гэж үзсэн. Энэ цагдаа байгууллага шалгаж байгаа хоёр цагдаа хамж ирсэн учраас энэ нөхөр хамгийн гол нь шүү дээ. За энэ нөхөр одоо буруу одоо янз янзын яриад одоо нэг хэдэн цаас нэг 5 цаасаар нэг биеийн хүлээ явж байгаа тийм ээ. Хэвлэл мэдээлэлээр ихтэй ард юм энэ идэхгүй бид нар идэхгүй ялгаж салгадаг болсон шүү дээ. Өдөө орнуудын ялангуяа ард юм бол ууд ухаалгасан ард юм бол ерөөсөө бидний хинбэ гэдэг сайн мэднэ. Энийг дагаж явж байгаа залуучууд хайрам байна. Тэр баг залуучууд те 20 өрөөгөө тэр 14 настай одоо тэр хүүхдүүд дагаа явж байгаа байхгүй нэг дагаад. Одоо ингээл нэг фашизм дөөрөөгд ингэж яслал гүгөө явж байгаа. Тэр бол үнэхээр хайрам байна. Энэ баг залуучуудыг тархийг бити эргүүлээч. Чи өөрөө зүгээр явах мөрөөрөө яваа гэж энэс бүр үнэн гоомоор байна. Энийг дагаж гүйж байгаа залуучууд хэрэг төвд орвоо. Нэр хүндээ алдваа. Залуу үе гэдэг чинь сайхан цаг штэ. Жагсаал дээр бол эрэг үстэй чи эрэг ба. Жагсаал дээр ирсэн байсан юм. Энэ манайдаа нээж агсан. Энэ нөр бид нар 300 мянган төгрөгөөр энэгээр самбар хийлгэсэн. Тэгсэн чинь тэрнийгээ биш юм харуулж байна. Бид нар одоо намайг дарамтчил самбар хийлгээгээ. Тийм болохгүй. Хамгийн сүүлд энэ бидний сая суултан дээр байгаад энэ чинь манай найдвар тэгэхэд одоо бидний үйлчлэн дээр одоо өдөр болгон ирж ясан тусалж ясан үнэхээр ингээд бид нар дээр яриад одоо манай хамгаалсан байгаа залуучуудаа нийлээд тэгээд бидний чи яг л үнэхээр их орон үзэлтэй залуу гэж бодож байгаа хгүй. Тэгсэн чи эрдэнэс эн чинь бүр хамгийн мэдээлэл зөөгөл явсан хүн байсан байлаа л гэж байгаа. Яаж өгдөг одоо тэгэл хүнийг тэгээд нөхөрлөж мэддэг, хөлгийн сайныг унжааж мэддэг гэж үгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бидний хувьд одоо эргэж сүүдрээ харахаар цаг үеичээд шүү дээ. Сүүдэр мэл байна уугүй надаас бараг оруулж яах нүггүй гэж. Ийм л иргэдэгтэй ийм ихтгэлт найдваргүй ийм цаг үе ирчээд байна шүү дээ. Тэгээ бид нар ноён уулруу дөрвчийн мэдсэнд яваад ирэх хавар бидний суултыг гаргаж зурулжсэн самбар лооцсон тийм ээ ширээмэр бүгдийг аваа явуулсан байгаа байхгүй. Тэрийг бид нар сэнгэлтэй дөрөв шалгуулж байгаа л да. Тэр бол маш том камертай газар байгаа шүү дээ. Засгийн газрын ордны баруун талд хөвцөлийн музей гэж ярддаг үндсэн түүхийн музейгийн яг камерд орно. Тагнуулын камер яг доорн дунд нэгэ тавиад жижигдэн захиа явсан. Порт дээр атсан байгаа. Энэ мэдээ нөхдүүд ачаад явсан ч гэж мэдэх магадaltaй. Бид нар одоо урд урданд уваад байгаа шүү дээ. Өсгөлний яг зарлаад эхлэнгууд бидний одоо үйлсгэнд явдаг байсан Starbucks маркийн машиныг цонхыг хагаж байгаа шатаасан л байсан тийм ээ. Одоо бидний машин тэргийн цонх хаалга шиг одоо толийг бүгдийг хугацаар тийм ээ. Ноён улаан аврыг гэсэн логотой стикер наасан машин болгоныг хорлол байсан. Ийм бачимхан сэтгэлтэй ийм нөхдүүдийг хийдэг ажил юм байна л да. Тэгээ цаг хугацаа харуулахгүй л дээ. За асуулт байхгүй дуусахгүй. Манай юу бид энэ өрөөд ороод үзрээ за одоо дараа нь. За,